Наран мандахаас шингэ хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. За сайн байцгаана хүүхдүүд. Түүхийн жимээр цуврал нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийнхөө хичээлээр бид нэр Монгол улсын төгтгөр их далай хаан Мөнх хааны тухай орно. Түрүүчийн хичээлдээ багш нь Монгол улсын 3 дугаар хаан Гүйэг хааны тухай ярьж, Гүйэг хаан 1248 оны 7 дугаар сард одоогийн Тажикстаны нутагт өөд болсон тухай яриад дууссан тийм ээ. За тэгээд их Монгол улсын 4-р их хаан Мөнх хаан нар их Монгол улсын далай хаанууд дуустдаг. Өөрөөр хэлбэл цагаан ясны алтан уургийн 36 хаан дотроос чин яг одоо их хаан гэж нэрлэгдэг. Өөрөөр хэлбэл далай хаан гэж нэрлэгдэг 4 хүн байна. 1-р нь Чингис хаан, 2-р нь Өгөөдөө, 3-р нь Гүйэг, 4-р нь Мөнх хаан. Тийм учраас одоо хамгийн сүүлчийн одоо далай хаан Мөнх хааны тухай өнөөдөр ярих нэ гэж ингэж ойлгоё. 1209 он гэдэг чинь 1206 онд их Монгол улс байгуулагдаад 3 жил болж байхад Чингис хааны галголом цалгах хотхон хүү Тулыгийн гэрт анхных нь одоо хүү төрсөн. Өөрөөр хэлбэл Чингис хааны хамгийн бага хүүгийн одоо галголомтон дээрээс ач хүн байх нь шүү дээ. Тийм учраас Чингис хаан энд их урамшиж, баярлаж, өөрийн одоо гол зайран болох Төв тэнгэр гэдэг зайрнаа явуулж, ямар янзын хүү тарж очиж үз, галголомтонд ном унш, ерөн тэр хүүхдийн ирээдүйн дүр зургийг нэг сайн үзэж хараад надад ирж хэлгэж Төв тэнгэрийгээ явуулдаг. Төв тэнгэр очоод Толын сорхогдсон хатан хоёртай бүтэн өдөржин гэр оронд нь одоо бөөлж бүх юмнуудыг үзэж хараад за энэ хүүвэл Монгол улсад болон Монголын төрд дэлхийн нийтэд ихээхэн үүрэг гүйцэтгэх их онцгой чухал хүнийг Мөнх тэнгэр илгээсэн байна. Толын танай гэрт. Тийм учраас энэ хүүг би одоо Мөнх гэж нэрлэе. Мөнх хүү ерөн цаашдаа Монголын төрд болон дэлхийн нийтэд их үүрэг гүйцэтгэх ийм хүн болно гэж ингэж одоо их богд эзэн Чингис хааны одоо гол зайран Төв тэнгэр айлтсан юм гинлээ. Тэгээ хүүд нь Мөнх гэдэг нэр өгсөн. Тэрүүл одоо энэ Мөнх хаан байгаа нь юм а гэж ингэж ойлгоно. 1248 онд Гүйэг хаан нэлээдгүй хэмжээний цэрэг авч Европын чиглэлд дайн байлдаа хийхээр явж байгаад замдаа нас орсон. За нас орсны дараагаар нь Монголын төрийг тухайн үеийн одоо Гүйэг хааны том их хатан Хаймиш төрийн хэргийг төр хавсран гүйцэтгэж байсан. За тэгээд энэ Хаймиш хатныг төрийн хэрэг төр хавсран гүйцэтгэж байх хугацаанд нь одоо их хуралдаа хуралдаж албан ёсоор Монгол улсын 4-р их хааныг сонгох ийм үйл ажиллагаа үргэлжлэн явагдсан да. Бас тэгээд 48 оноос хойш 51 он гэдэг чи юу юм дээ 3 жил шахуу төрийн хэрэг Хаймиш хатны гарт байсан байна. За тэгээд энэ үед нь Монголын алтан уургийн нэг ялангуяа одоо Өгөөдөө, Цагаадаа, Зүвч, Тулыгийн одоо дандаа л ач хүүхдүүд нь болоод байгаа юм да тийм ээ. Чингис хааны бол одоо ач хүүхдүүд нь том болчихсон, төрийн хэрэг барих ийм хэмжээнд хүрчихсэн. Эднэрээс нь хэн нь одоо Монгол улсын хааны их суурьнд суух вэ гэдэг асуудал бас тодорхой биш байлаа. За ер нь бол урд урдын ярьж тохирсон тохироогоор бол Өгөөдөө удмынхан суух ёстой тийм ээ. За тэгсэн чинь сүүлийн үед болохтой зэрэг өөрөө хүүхдүүд нь хоорондоо ярилцж байгаад Өгөөдөө удмынхан биш Тулын удмынханаас одоо Монголын төрийг барих их хаан залгамжлагч төрөх ёстой гэдэг ийм шиг шугамыг нэлээ хатуу барьсан юм шиг байгаа юм.
Тийм учраас тухайн үедээ Бат чинь бол одоо хойно Оросын нутаг, зүүн Европод Оросын нутагт байгаа шүү дээ, тийм ээ. Одоо Алтан ордны улс буюу Зүчийн улсыг тэргүүлээ сууж байгаа Зүч хааны хамгийн том хөө. Тухайн үедээ Бат бол одоо их үүрэг оройлтой байсан. Энэ одоо бүх хүүхдүүдийнхээ нонд. Тийм учраас Бат өөрийнхөө ах дүүнэрийн хүүхдүүдийг одоо бүгдээрээ л одоо хан хөвгүүд байна шүү дээ. Хан хөвгүүдийг ер нь ихэнх нь одоо дуудаж яваачаад өгөөдөө, цагаадаа, толгой өөрийнхөө хүүхдүүдийг бүгдийг дуудаж яваачаад Кипчакийн талд Оросын нутагт урьдчилсан байдлаар хаадын зөвлөгөө хийсэн, ноёдын зөвлөгөө хийсэн. Энэ үл одоо тухайн үедээ Монгол улсын түүхэнд тэмдэглэжүүлснээр харийн газар нутаг дээр хийгдсэн нэг цөөхөн тооны их хуралдай байдгийн. Тэр их хуралдаа нь л одоо нэг гэж албан ёсоор тэмдэглэгдэж байгаа юм. Тийм учраас яг одоо тэн дээр албан ёсоор хаанаа өргөмжилж залгамжлаагүй юм болохтойгоо зэрэг энийг бол их хуралдаа гэж нэрлэдэггүй те, хаадын зөвлөгөө гэж нэрлэдэг. Тэгэд энэ хаадын зөвлөгөөн дээр Гүйг хааны дараагаар Монгол улсын төтгөөрийн их хаан хэн болох тухай асуудлыг нэлээд нухацтай бас нэлээдгүй олон хоног ярилцсан байдаг юм шүү. За энэ дээр хамгийн түрүүнд одоо Сүбэдэ жанчны хүү Уран хай байна. Уран хай санал гаргаад ер нь одоо энэ удаа өгөөдийн удмынхнаас биш тулын удмынхнаас хаан ширээнд сонгох ийм шаардлага байна. Учир нь юу гэхтэй зэрэг тулын удмынхан дотроос энэ мөнх гэдэг хан хөвөл ер нь өгөөдөө хааны үед өгөөдөө хаан өөрөө хаан ширээнд бэлдэж байсан юм. Өөрийнхөө одоо хүүхдүүдээс гадна энэ тулын дүүгийн хаан хүүхдүүд дотроос мөнх хааныг л одоо Монгол төрийн хаанд бэлдэж байсан. Боловсрол эзэмшүүлсэн. Мөнх хаан ч бол өөрөө бас их өндөр боловсролтой хүн байсан гэж байгаа шүү тухайн үедээ. Олон хэлтэй, математикийн, шинжлэх ухаанд их сайн, нэг ялангуяа одоо энэ зурхай, сансрын шинжлэх ухаан бас их судалдаг, үдсэн одоо тийм хүн байсан гэж түүхэнд тэмдэглэж үлдсэн байдгийг. Тийм учраас их боловсралтай энэ мөнх хааныг л одоо сонгох нь зүйтэй гэж ийм санал гаргана. Тэгтэл одоо нөгөө Гүйг хааны том гатан Хаймиш болохтэй зэрэг өөр байр суурьтай байсан шүү дээ. Ер нь Гүйг хааныг хаан ширээнд өргөмжлөгдөж байх үед яг өгөөдөө хааны өөрийнх нь одоо захиж үлдээсэн хүн бол өөрийн том хүү Хүчүүгийн хаан хүү ач хүү Ширмүүнийгаа л одоо Монголын хаан болох ёстой, хаан ширээнд өргөмжлөх ёстой гэж ингэж захиж үлдээсэн тийм гэрээслэл бас байдаг. Тэгээ яг Гүйг хааны оронд Ширмүүнийг тавья гэдэг асуудал яригдахтай зэрэг Ширмүүн одоохондоо нас бага байна. Тийм учраас одоо Монголын төрийг барьж их Монгол улсыг удирдахад балчирдана болохгүй гэж Гүйгийг дэвшүүлсэн тухай багш түрүүчийн гişэл дээр ярьж байсан тийм ээ. За тэгээ энэ удаа бол Гүйгийн их хатан Хаймишийн бие төлөөлөгч Бэл ноён бас энэ хуралдаанд оролцож өөрийнхөө саналыг хэлж өөрөөр Хаймиш хатны нэрийн өмнөөс ярьж байна да. За ер нь өгөөдөө хааны албан ёсоор Монголын төрд хаан ширээ залгамжлуулахаар нэрлсэн хүн бол Ширмүүн. Тийм учраас энэ Ширмүүний албан ёсоор Монголын төрд зүтгүүлж хаан ширээнд өргөмжлөх зүйтэй байна гэсэн ийм саналыг хэлүүлдэг нэгдүгээрт. Хоёрдугаарт Гүйг хаан ширээнд залрахтаа өөрийн бүх одоо алтан ургийн хаад ноёдоос нэгэн тангаргийн бичиг маягтай юм бичүүлж авсан тухай та нар мэдэж байгаа тийм ээ. Өөрөө эхлээд хаан ширээнд өөрийнх нь нэрийг дэвшихтэй зэрэг би энд одоо суухгүй болохгүй гэж нэлээд одоо удаа хугацаагаар хуралдааг хойшлуулж байснаа ямар болзол тавьсан мөхтэй зэрэг за үеийн үед өгөөдийн удмынхнаас Монголын хаан ширээг залгамжлуулна гэсэн албан ёсны одоо ам өгдөг юм бол би хаан болоход бэлэн байна гэсэн ийм асуулга тавиад за тэгээд тэрийн алтан ургийн хаад ноёд бүгдээрээ зөвшөөрөөд за үеийн үед өгөөдийн удмынхнаас хаан ширээ залгамжлуулж байя гэж их зөвшөөрдөг тийм ээ. Бас их сүртэй бичиг үйлдэж гар хөлөөсөг зурулж авсан байдаг шүү дээ. Юу гэсэн мөхтэй зэрэг өөхөнд байгаад нохоо шинжлэхгүй, өвсөнд ороогоод өхөр идэхгүй тийм тэнэг мангар амтнд төрсөн ч байсан хамаагүй өгөөдөө удмынхнаас л одоо хаан ширээ залгамжлуулж явна. Үеийн үед гэж ингэж албан ёсоор тангараг тавилтсан. Тэгээ энэ тангарага та нар одоо яагаад өнөөдөр няцах гээд байна вэ? Тэгээд одоо дөнгөж Гүйг хаан нас урсны дараагаар нэг үеч өнгөрөөгүй байхад нь одоо тэгээ энэ тангарага няцаж та нар тулын удмынхнаас хаан ширээ залгамжлуулна гэдэг чинь ямар учиртай юм бэ гэж Хаймиш хатны бие төлөөлөгч асуудлыг сөргүүл тавьдаг. Гэхдээ тэндүүл ер нь энэ Чингисийн удмынхан дотор тухайн үедээ
их байр суурьтай болсон хамгийн их нэр хүндтэй хүн бол Батхан байсан. Батхан ч юм бол одоо Оросын газар нутаг дээр байгаа Зүчааны хамгийн том хүү шүү дээ. Тийм Алтан ордны улсыг эзэмшээ сууж байгаа. Тэгээ Батхан босоод яг одоо өнөөдөр бид нар ах トゥ төрөл төрөхсдөрөө бүгдээрээ сууцгааж байна. Тийм ээ. Одоо миний аав Зүчи, миний өр хүүхдүүд ч энд байж байна. Өгөөд ахын хүүхдүүд ч байж байна. Цагаат ахын хүүхдүүд ч байж байна. Толгой ахын хүүхдүүд ч байж байна. Бид нар бүгдээрээ 90 сайн төрсөн байна. Хэн ч байсан одоо их Монгол улсын хаан ширээгийг залгамжлаа суухад яс угсааны хувьд бол болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Гэхдээ Монгол улс гэдэг өнөөдөр дэлхийд үнэхээр том улс болсон байна. Наран мандах зүгээс аваад наран шингэх зүг хүртэл энэ их уудам газар нутаг дээр байгаа энэ их гүрнийг удирдна гэдэг бол хэрийн аавын хүүгийн одоо хийж чадах ажил биш ээ. Тэгээ наран мандах зүгээс наран шингэх зүг хүртэл гэдэг нь одоо үнэн бодиттой л доо. Одоо тэр үеийн гуйлан улс Солонгосоос аваад одоо баруун хойшоогоо Австри хүртэл явчихсан энэ том гүрний чин одоо удирдах зангидж нэг гарт байлгана гэдэг бол одоо бийл нэг хааны угсааны хүн гээд гарч ирээд хийчихдэг ажил биш ээ. Тэр дундаа одоо ерөөсөө дайм байлдаанд явж үзээгүй нас бага балчир тэр ширмэн хүүгийн хийдэг ажил бол бүр биш. Тийм учраас бидний хооронд одоо байлдаан дайны үнэр үзчихсэн төр засгийн бодлого шийдвэрийг одоо мэддэг өвөг аав Чингисийг дагаж өөрийн одоо ах トゥ нараа дагаж гадаад дотоодын дайм байлдаанд оролцож явсан мэдлэг чадвар өндөртэй цорын ганц хүн бол одоо өнөөдөр мөнхөл байна. Тийм учраас одоо бид нар мөнхийгөө гарга тавих зүйтэй гэж Батхан санал гаргадаг. Тийм учраас Батханы санал бол их хэмжээгээр дэмжигдэж тэгээд тэр Кипчакийн талд болсон өөрөөр хэлбэл Оросын нутагт болсон хаадын хуралдаанаас албан ёсоор мөнхийн нэрийг дэвшүүлээд тэгээд хэрлэнгийн хөдөө аралд болох жинхэнэ одоо халахын нутагт Монголынхаа газар нутаг дээр болох их хуралдаад албан ёсоор тэндээс мөнхийг дэвшүүлж явуулдаг. Мөнхийг дэвшүүлж явуулахдаа Бат өөрийн төрсөн дүү Бэрхийгээ дагуулад чи албан ёсоор Монголд очиод хэрлэнгийн хөдөө аралд албан ёсны их хуралдаа хоролдуул их хуралдаагаараа одоо энэ мөнхийг Монгол улсын 4-р хаанд өргөмжлүүлээд тэр болтолч ирж болохгүй гэдэг өөрийнхөө дүү Бэрхэд үүрэг даалгавраагаа явуулдаг. Бэрх үнэхээр тэр чинь 1249 онд ирээд 1251 оныг хүртэл 2 жил одоо их хуралдаа хоролдуулах гэж хөөцөлдөөд бараагүй. Яасан гэхдээ зэрэг нөгөө тулынхан, өгөөдөгийнхэн, цагаадагийнхэн их хуралдаад ирж оролцоогүй. Цагаан ясны алтан ургийн л оролцох ёстой одоо хан хөвгүүд хаад ноёд нь оролцохгүй бол хурлын одоо эрс бүрдэхгүй бол хурал хуралдахгүй шүү дээ. Тэгээ нөгөөдөл нэрхтэй зэрэг хурал хуралдахгүй. Тэгээ албан ёсоор бэрх бүтэн 2 жил хөөсөлдөө барахгүй болохтой газрыг ахтаан Батад хэлүүлдэг. Би ер нь барахгүй нэ. Бүтэн 2 жил хөөсөлдөө эднэр одоо хуралдаагаан албан ёсоор зарлахчгүй юм, зарлаад ирэхчгүй юм ерөөсөө бүтэхгүй байна. Тэгэхээр Батхан хэрв одоо тэр их хуралдаад ирээгүй хүмүүстэй их засаг хуулиасаар хатуу хариуцлага тооцсноо. Тийм ээ. Ер нь санаатайгаар их хуралдааг хойшлуулж байгаа хүмүүсийг цаазаар авах хүртэл ял оноо гэсэн ийм байдалтайгаар сүрдүүлэг явуулж иж албан ёсоор 1251 онд хэрлэнгийн хөдөө аралд их хуралдааг хоролдуулсан. Их хуралдааг хоролдуулахдаа ер нь бусад их хуралдаатай харьцуулах юм бол нэлээд тийм онцгой байдлын их хуралдай болсон гэж ярьдгийн шүү. Сэргэжүүлсэн байдалтай гадаа нь одоо Чингис хааны чин өөрийнх нь торгон цэргүүд гэж байдаг тийм ээ. Тэр торгон цэргүүдийн гадаа нь жагсаачсан. Дотор нь одоо их хуралдаан үеэр хэн нэгэн ямар нэгэн улс илүү дутуу хөдөлгөөн хийхгүй бүр хатуу хяналтын дотор босод суух нь хүртэл хатуу хяналттай ийм онцгой байдалд их хуралдаа хийж албан ёсоор Мөнх хааныг Монгол улсын их Монгол улсын дөтгөөр их хаанд баталж Мөнх хаан Монгол улсын 4-р их хаан болсон ийм төвхтэй дээ. Тийм учраас одоо энэ мөнхийг хаан ширээнд суухад гол үүрэг нь бол гүйцэтгсэн хүн Батхан мөн байна гэж ингэж ойлгоно. Ер нь бол Монгол улсын хаадыг өргөмжилсэн түүхэнд бичиж үлдээсэн зөвлөдийн дотор онцгой их сонин содон юмнууд байдаг л да. Ухаанда хэнийг Гүйэг хааныг их Монгол улсын 3-р хаанд өргөмжлөх ёслолын ажиллагаанд зөвхөн гадаадын 4,000 хүн ирсэн гэж түүхэн тэмдэглэсэн байсан. Энэ тухай багшин түрүүчийн гişэлдэр та бүхэнд ярьж байсан тийм ээ. Энэ удаа бол гадаад дотоодын зочид төлөөлөгч оролцоогүй. Өөрийнх нь одоо Алтан ургийн хаад ноёд угсаатны зарим хэсэг нь оролцоогүй. Ерөнхийдөө нэг тийм нэг зохион байгуулалттай төрийн хэргийг хүчээр шохуу авах онцгой байдлын одоо ийм их хуралдай болсон өнгөтэй байгаа юм. Гэхдээ их хуралдай болсны дараагаар
хаан дөргөмжлөгсний найр наадам хийдэг ийм юмнууд нь бол хийгдсэн бүтэн 7 хоногийн турш найрлсан. Харин энд бол тэр найранд хэрэгэлсэн идэж уусан юмныхын тухай түүхэнд бичээд үлдээсэн байдаг юм шүү. 2000 тэрэг айраг хэрэгэлсэн, 3000 хон ямаа хэрэгэлсэн, 300 өхөр адуу хэрэгэлсэн гэх тэр идэж уусан юмнууд их гардаг. Гэхдээ зэрэг хэдийгээр гадаад дотоодын зочин төлөөлөгчид цөөхөн байсан боловч их хуралдад оролцсон хүний тоо бол эндээс харахад олон байсан юм шиг байгаамаа. За ингээд Мөнх хаан Монгол улсын 4-р их хаан болсныхаа дараагаар Монголын төрийг дөхнүүлэх ажлыг нэлээдгүй эрчимтэй сайн хийсний зэрэгцээгээр бас муу юмнууд хийсэн. Муу юмнууд нь юу гэхдээ зэрэг одоо өөрийгөө хаан сонгоход оролцоогүй оролцоогоос татгалзсан өгөөдөө одоо ав ахын шүү дээ тийм ээ. Өгөөдөө ахынхаа болон цагаатай ахынхаа талынхныг хоморглон баривчлах, устгах, тэдэнтэй тооцоо авах юм жоохон таарах юмнуудыг одоо дараа хийсэндээ. Тэгэд энэ бол одоо Монголын төрийн түүхэнд яг одоо Чингис хааны цагаан ясны алтан ургийнхан гэж байдаг байхгүй юу? Алтан ургийнхан дотроо алтан ургийнхныгаа одоо устгасан сөнөөсөн олноор нь бүлэглэж устгасан ийм нэг жоохон таарахын түүх Мөнх хааны үед л давтагдсан байдгийг. Тухайлбал одоо яг хаан ширээнд албан ёсоор зүтгүүлж байсан Гүйэг хааны том гатан Хаймиш хатныг хүчрхийлэх маягтай эсхийд боож усанд хаяж амь насын сөнөөсөн ийм нэг жоохон бозор балайдуу хэрэг үйлдсэн байдгийг. За тэгээд энийг сонссон нөгөө өөрийн хаан ширээнд очиж өгөөдөө хааны зарилгаар хаан ширээнд өргөмжилж байсан хүүхдийн өргөмжлүүлж байсан ширмэн хүү тухайн үедээ бас эдгээр насан туршид явуулдаг. Цэрэг удирдаад Мөнх хааны эсрэг олон цэрэгтэй ирж яваад мэдэгдэж за тэгээд Мөнх хаанд баригдаж ирсэн. Тэгээд нэгэнд насан туршаагүй алтан ургийн хүүхэд юм болохтой зэрэг ширмүүнийг цаазаар авах ялнаас хэлтрүүлээд одоо энэ хар хормын хажууд тэр нэг шар хорог гэж түүхэнд бичсэн байдаг юм а. Шар хорог гэдэг газар одоо цөлсөн гэж түүхэнд бичсэн байна. Тэгээд ширмүүнтэй санаа сэтгэл нэгдэж Мөнх хааны эсрэг тодорхой хэмжээгээр сэргэлэн хөдөлсөн алтан ургийн далаа түүнийг нэг дорн цаазалсан гэж ингэж бас бичсэн байдгийг. За мөн түүнчлэн одоо баруун зүгийн Монголын төр одоо энэ Хорезмын улс монголоор одоо Сартул улсын чиглэлд сууж байсан том элч төлөөлөгч бийдэ Монголын Илжигдэ гэж. Энэ Илжигдэг хоёр хүүгийнх нь хамт цаазалсан. За та бүхэн бас сайн мэднэ Чанкай гэж нөгөө Елөшөөцөг эрэхт нь Чингис хаанд зуучилж авч очижсэн Чанкай гэдэг Монголын төрийн нэг том зүтгэлтэн бий тийм ээ. Тэрийг цаазалсан гэдэг. Ер нь Монгол төрийн бас түүхэнд үеийн үед удам угсаагаараа Монгол төр зүтгэж байсан олон хүнийг Мөнх хааны үед бас цааш нь харуулсан юм жоохон булчимгүй юмнууд болсон байдгийг. Тэр дундаа одоо алтан ургийнхныгаа одоо устгасан сөнөөсөн алсан цаазалсан ийм нэг жоохон эвгүй юмнууд бидээ тухайлбал одоо Цагаатайгийн хүү 9 мөнх байна, Бүрий байна. Тэр хоёрыг хоёулангаа цаажилсан. 9 мөнх Бүрий хоёр чин Гүйэг хааныг Монгол улсын 3 дугаар хаан болж хаан ширээнд суухт нь 9 мөнх нь баруун сугнаас нь сугдаж, Бүрийн зүүн сугнаас нь сугдаж хаан ширээн суулгаж байсан тийм ээ багш дөрөвчийн гिचэл. Тэгээ энэ хоёр Мөнх хааны үе цаазалгдсан. Тэгээ энэ юу хэлээд байна вэ гэхдээ зэрэг цагаан ясны алтан ургийнхан ах дүүнэр хоорондоо хаан ширээний төлөө өрсөлднөө тэмцэлдээ түрүүн үеч байсан тийм үү. Одоо бол биеийн биенээ алдаг, устгадаг, цаазалдаг ийм хэмжээнд төрөлцөж ирж байгаа явдал бол 1206 онд их эзэн бог Чингис хааны байгуулсан их Монгол улс сар сүүлийн үед болох тэр харж сарныхын хоорондоо ярилцж байгаа болоод байна тийм ээ биш одоо ингэж өдрийнхнээс одоо яг ч одоо энэ муу ёрсон юм шиг энэ ёр яхан Мөнх хаан нас урсны төрөх ёстой гэдэг эзэн бог Чингис хааны байгуулсан их Монгол улс тарсан сарнсан байхгүй болсон. Одоо ийм л төвхтэй. Тэрний л одоо өрдөж нөхцөл болж байгаа хүүхдүүдийн өрсөлдөөн тэмцэлдэн ийм байдалд л хөрсөн удаатай. За тэгээд эд чин эзэлж авсан газар нутгаан Чингис хаан өөрөө байхдаа хүүхдүүдтэй хуваарлж өгсөн. Хүүхдүүч дараа өөрсдөө бас эзэлж авсан газар нутгаа өөрсдөө эзэмшиж байсан. Ач хүүхдүүдийн үед нь газар нутаг нэг хэмжээгээр төлсөнтэй холбогдуулаад ер нь бол Монгол улс гадааддаа болон өөрийнхөө газар нутагт асар их газартай тэрийг дандаа Чингисийн үр удмынхан өөрсдөө эзэмшсэн да. Одоо Хорезмын чиглэлд байсан Ануударын морины урд гэсгийн болохтой зэрэг Цагаатайн улс гэж нэрлээд Цагаатайн үр хөвгтүүд эзэмшиж байлаа.
За түүнээс хойш Хорезмоос хойш Сир дарья мөрний хойд хэсгийг болохтой зэрэг Зүчийн улс гэж нэрлээд Алтан ордны улс гэж нэрлээд одоо Батынхан эзэмшиж байла. За сүүлдээ одоо Их Монгол улсын газар нутаг дээр өмнө зүгт яг энэ мөнх хааны төрсөн дүү Хубилайгаан Сүн улсын чиглэлд дайн байлдаанд явуулсан Хятадын газар нутаг дээр Хубилай бас их нэр хүндтэй байлаа. Гэх мэтлэн одоо энэ газар байсан энэ улсууд нь бүгдээрээ л өөр өөрийн тусгаар улс байгуулахад ийм л чиглэлд хандсан учраас нөгөө нэгдсэн Их Монгол улс шаардлага байна. Хөвөргшиж ирсэн. Хүүхдээ зэрэг тулын удмынхан дотроос энэ мөнх гэдэг. За мөнх хааны үед гадаадд хийсэн дайн байлдааны нэг 2 удаагийн томоохон дайн хийсэндээ нэгдүгээрт нь түрүү Гүйг хааны үед Өгөөдөө хааны үед аль альнийх нь үед бол одоо Алтан улсыг эзлэж яваад бүхэлд нь сөнөөж Монголын мэдэлд шилжүүлж авсан тийм ээ. Гэхдээ урд талд нь Сүн улс гэж том улс байдаг. Энэ Сүн улсын эсрэг дайн байлдаанд дайлаар мартах ажиллагааг сансрын хааны үед гүйцэтгсэн юм байгаа юм. Энэ үүргийг бол мөнх хаан өөрийнхөө төрсөн дүү Хубилайдан үүрэгдээд Хубилай их олон хэмжээний цэрэгтэйгээр Сүн улсын чиглэлд дайн байлдаан үргэлжлүүлж байсан. Дараагаар нь өөрийнхөө 3 дугаар дүү Хүлээгүү гэж вэ. Хүлээгүүдийн баруун чиглэлд Сартул улсын баруун чигд байгаа одоо Ираны чиглэлийн улсуудыг нэг мөсөн эзэлж авах ийм үүрэг өгөөд баруун чигдээ нэг том хэмжээний дайн байлдаа хийсэн. За тэгээд энэ хоёр нь аль аль нь амжилттай болсон доо. Тэгээд ер нь яагаад одоо өөрийн төрсөн дүү Хубилайдан Хятадын одоогийн Хятад тэр үеийн Алтан улсын урд талын Сүн улсын чиглэлийн дайн байлдааныг хариуцуулсан мөртлөө өөрөө одоо цэргэлэн хөдөлж Сүн улсын эсрэг байлдаан хийх тухай ийм шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэрээ өөрөө ч гаргаагүй бүр их хурлдаа хоролцуулж гаргасан байдгийн шүү. 1252 онд юмдаа одоо их хурлдаа хоролдуулаад Сүн улсыг хэрхэн одоо эзэлж авах тухай тактика боловсруулад хэлэлцээд хэн удирдах тухай асуудлыг маш олон хоног нухацтай хэлэлцсэн гэж ярьдаг. Тэгээд энэ хэлэлцсэн явц дундаа яасан хөхтэй зэрэг ихэнх хүмүүс нь мөнх хаан та өөрийн биеэр цэрэг удирдах тийшээгээ явж болохгүй. Нэгдүгээрт Монголын газар нутгаас хэд их холдох гээд байна. Одоо энэ Хятадын Алтан улсаас одоо урагшаа байгаа Сүн улс гэдэг чинь одоо тэр халуун орн шүү дээ. Хэд их холдох гээд байна. Хоёрдугаар Сүн улс гэдэг бол одоо нөгөө Хятадын Алтан улсын эсрэг Монголын дайн байлдааг явагдаж байхаас одоо дорчлого аваад хизээ нэгэн цагт монголчууд ирнэгээд маш олон жил одоо бэхлэлт хамгаалалт хийчихсэн маш хүчтэй бэхлэлт хамгаалалттай. Хоёрдугаарт нь одоо маш халуун орон, гуравдугаарт нь их хэмжээний одоо далай тэнгис гол мөрөнтэй байлдаа хийхэд ихэх хүндрэлтэй ийм газар Монгол улсын их хаан өөрөө цэрэг удирдаа явна гэдэг бол боломжгүй. Тийм учраас энэ Сүбэдэгийн хүү урeenхаагаар удирдуулад гол цэргээ явуулаад өөрөө эндээсээ удирдуул яасан гэдэг асуудал авч хэлцээд хуралдаагаар авч хэлцэхэд баруун чиглэлээс Батболхтой зэрэг мөнгөчөө өөрөө цэргэн удирдаад урагшаагаан тэр Сүн улсын чиглэлд дайн байлдаа хийгээд тэрийг өөрийн газар нутгийн өөрийн Монголынхаа газар нутгийн төрсөн хамаагүй чиний удмынханаас одоо хааж ирээ золгоч өөрөө яв гэсэн гол чиглэлд Батын зүгээс ирсэн учраас мөнх хаан өөрөө цэргээ удирдаад тийшээгээ явдаг та. Тэгээд өөрөө цэргэн удирдаж явж байх хоорондоо Сүн улсын газар нутаг дээр 1259 онд нас барсан. Үнэхээр одоо тэр их хурлдаа хоролдож Монголын жанжидын одоо зөвлөж байсан зөвлөгөөн ясаар болсон Сүн улс гэдэг бол нэгдүгээрт маш их халуун Монголын цэргүүд байлдаж чадахгүй халуун хийжиг өвчин туссан. Хоёрдугаарт бэхлэлд маш их хүчтэй. Гуравдугаарт ерөөсөө Монгол цэргүүдийн одоо дайн байлдаан хийж сураагүй одоо тийм их айхтар далай тэнгис гол мөрөн одоо бүхэл байлдаан хийх боломжтой их одоо миний аав зүчээ зөвхөн одоо нэг түүхэн тэмдэглэж үлдээсэн байдаг юм аа юу ч цагаат авах юу ч гэдэг тэр хотыг л авах нэг жижигхэн тосгоныг л авах гэж Монголын цэргүүд бүтэн 5 сар байлдсан гэж. Тэгээ тэнд мөнх хаан өөрөө тэр хотын төлөө байлдаж яваад өөрөө тэндээс шарх авсан тэр шархаан эмчлүүлэх гэж одоо халуун аршаанд явж байгаа замдаа нас орсон гэж. Ийм түүхэн тэмдэглэсэн байдаг. Ингээд 1259 онд мөнх хаан одоогийн өмнөд Хятад буюу Сүн улсын газар нутгаар нас орсон та. Ер нь одоо энэ чи хамгийн сүүлийн Даян хаан гэж нэрлэлээ шүү дээ. Ягаад хамгийн сүүлийн Даян хаан гэж нэрлээд байна вэ гэхтэй зэрэг одоо яг энэ мөнх хаан нас орсноор
1206 онд байгуулагдсан Их Монгол улс биелнэг хааны ёсны хөнгөд харан бутарч байгаа хийчихдэг ажил биш. 1206-аас тэр дундаа одоо ерөөсөө 159 гэдэг чинь 54 жил болсон байна шүү дээ. Их Монгол улс 54 жил болоод албан ёсоор таран бутарч байгаа. Яг тэр Их Монгол улсын үед Их Монгол улсын хаан сууж байсан хүмүүсээ Далай хаан гэж нэрлэдэг байсан. Тийм хаан чинь одоо дөрөвхөл байна. Хамгийн ихнийх нь Чингис хаан, дараагийнх нь Өгөөдэй хаан, тэгээ Гүйэг хаан, тэгээ Мөнх хаан суугаад Их Монгол улс тарлаа шүү дээ, тийм ээ. Тэгээ бие даасан улсууд болсон учраас энэ дөрвөн хааныг минийхүү Монголын дөрвөн их хаан, Монголын дөрвөн их Далай хаан гэж нэрлэдэг. Тэгж ялгана. Үлдсэн 32 хааныг Чингис хааны одоо цагаан ясны алтан ургийн хаа даа гэж нэрлэнэ. Энэ хаадын тухай багш нь дараачийн хичээлдээ орно да. Тэгээд өөрөө хөрхи гэрээслэлдээ хэлсэн байдаг юм а. Энэ Дайоч ингээд энэ хотыг үеийн үе та нар бодож яваарай. Хэрэг хизээ нэгэн цагт энэ хотыг эзэлж авдаг юм бол газрын хөрснөөс арчин шүү. Би энэ хотонцор нэртэй газрын төлөө тэмцэж явж өөрөө шарх авч тэгээд бараг л энээс болж би одоо насварлаа гэж. Тэгээд тэр хотыг л их үзэн ядсан түүхэн тэгж бишиж үлдээсэн байдгийн. За ингээд 1206 онд байгуулагдаж бидний омогшин бахархаж явсан Их Монгол улс тарах ийм нөхцөл боломж бүрдэж, за үүний дараагаар Чингис хаан түүний ач хүүхдүүд аваг удмынхан өөр эрхэлж байсан газартаа өөр улсаа байгуулсан да. За тэгээ энд нэг онцлогтой юм би миний хөө байгуулагдсан Их Монгол улс 54 жилийн дараагаар одоо тарж бутарсны дараагаар Монголын цөм их гүрэн Хятадын газар нутаг дээр байгуулагдсан. Бээжинг нийслэн болгоод, Бээжинг төвөөн болгоод, тийм ээ, тэнд одоо их Юан улс гэж их гүрэн байгуулсан. Юан гэдэг нэртэй их гүрэн байгуулсан. Одоо энийг түүхэнд их ялгаж салгаж ойлгодгүй юм. Юан улс гэхдээ зэрэг Хятад улс нүдэнд харагдаа бодогдоод байдаг. Хятадын газар нутаг дээр байгуулсан Монголын их гүрнийг Юан гэж нэрлэж байсан юм шүү. Нийслэн Бээжин. Одоо ойлгов. Тэгэд энэ Юан улсынх нь одоо хаанаар Мөнх хааны өөрийнх нь дүү Хувилай хаан Сосе орд Хятадд. За баруун чиглэлдээ Сартуулын чиглэлд одоо энэ Алтай тарвахтай чиглэлд Өгөөдэй улс гэж одоо Өгөөдэй хааны үр сад байсан тэр улс Өгөөдэй тэндэн тусгай улс болцоосон. За тэрний хойтолд Анударай мөрний зүүн чигт нь Цагаатайн улс гэж албан ёсоор байгуулагдсан. Тийм ээ. Цагаатайн одоо өөр хөөгтүүдийн эзэмшил газар тэнд тусгай улс болсон. Тэрний хойтолд Алтан улс буюу одоо энэ Оросын газар нутаг дээр Крим, Кавказын газар нутаг дээр Зүчийн улс буюу Батын улс гэж байгуулагдсан. Бас тэндээ одоо тусдаа ингээд улс болоод ингээд хамгийн сүүлд нөгөө өөрийнхөө 3 дугаар дүү хүлээгүүг Ираныг эзлэж авах байлдаанд явуулсан гэж хэлсэн тийм ээ. Үнэхээр хүлээгүү тэнд очиод бүр амжилттай дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжлүүлээд Иран, Афганистан, Ирак гэсэн улсуудыг эзэлж аваад Багдадыг эзэлж аваад сууж байсан. Яг тэр үед нь одоо Их Монгол улс таарсан учраас хүлээгүү тэнд хүлээгүүгийн улс гэж байгуулсан. Одоо хүртэл одоо энэ Дундад Аз Ираны газар нутаг дээр хүлээгүүгийн улсын үеийн түүх дурсгалууд маш ихээр олноороо биш үү та. Ингээд өөрийнх нь үр хүүхдүүд ач зээнэр эзэмшиж байсан газараа тусдаа улс байгуулагдсан. Нөгөө Их Монгол улс чи задраад хэдэн ч улс болчих да тийм ээ. Юан улс, Цагаатайн улс, хүлээгүүгийн улс, Зүчийн улс, Алтан улс гэдэг тусдаа байгуулагдлаа штэ. Ингээд Их Монгол улс тарсан төвхтэй дээ. За өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Хичээлд оролцсон хүүхдүүд та бүхэнд баярлалаа.